Монгол улсын ардаараа өгсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард толон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хинэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө нор малын нэрхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрхчлөө. Та нар харин юу хийж их вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт залглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаантан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга их мэдл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөө өмнө боосон ч дуурсаар л байх болно. Алга барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт мэднэ би. Би ганцаараа биш. Төрүүлсэн ихээр түмэн олноо эвэр засыг хариуцлагын хувьсгал иргэний хөдөлгөөний нам.